би энийг нэг авчихгоо за яаш. Шууд хараад би чинь техник юм болох та. Энэ бол угаасаа манад байх ёстой загвар мөн. Би энийг яг авъя гэж үнэхээр бодож байгаа. За архивын ерөнхий газраас ч юм уу тавьж байгаа шаардлагын яадаг гэхлээр мэдээж баримт бичгээ бэлдлээ, гадуур нь архивын бор цаасыг хийлээ. Тэгээд ингээд цоолсныгоо заавал үдээд үдсэн дээрээ заавал наалт наагаад бүр ингээд бэлэн болгож өгөх хэрэгтэй. Үдээгүй ийм гуурс үдгчийг болохтой зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ гуурс үдгчээр ингэж хийснийхаа дараа одоо гарч байгаа энэ нүхээр нь биднээ утсаа оруулаад ингэ шууд үдэхэд тэгээд үдчээ дээрээс нь наалт наагаад өгөхөд ерөөсөн юу ахгүй зөвшөөрж байгаа тэр. Хуучин бид нар чинь ингээл нөгөө нэг юугаа тавил дэрэлээ тавил гэл нөгөө зарим завөрмөн цоолохгүй байна, цаас өрмийг дагаж гарахгүй хог нь гардаг учраас чанга дарж байгаа мотороо авд чинь зөндөө байдаг тийм. Ясаад засах гээд ингээд зөндөө ирсэн юм бол тэр 2 3 цонхоор дүүрэн баг 10 20 юм байна. Хамгийн гол учир нь яасан яагаад гэмтлэх гардаг гэхдээ энэ дарж байгаа технологиг дарах үед энэ эргэж байгаа технологи нь одоо шинэ санаа нь гэх юм эргэж байгаа санаа нь хамаагүй өрөмдөж цоолдог хэрний өөрөө маш хатуу ган юм одоо яндан гэх юм цилиндр иртэй тэр нь болохоор ерөөс эргэдэг болсон ч хүчлэхэн байцсан огт хүчлээ. Энэний хийцүүд нь болох тэр өөрөө маш сайн учраас нэг тэрэн дээр нь тэгэж одоо энэ нэвтрэх би тэр нэвтрэх гэж надад санаа зовоодох юмгүй.